just wanna make you feel okay. За бүгдээрээ сайн бацгаана нөгөө өнөөдөр ч гэсэн та бүхэнтэйгээ шинэ бичлэгээр уулзах болсондоо маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр миний та бүхэнд авчирсан дуу ямар дуу вэ гэвэл Billie Eilish-ийн Wish You Were Gay гэдэг дуу байна. За тэгвэл яагаад өнөөдөр энэ дууг хамтдаа орчуулах байсан бэ гэвэл хоёр шалтгаантай. Нэгт энэ дууны үг маш гоё системтэй бичигдсэн. Эхний нэгдүгээр бадаг дээр болохоор 6-аас 1 хүртэл countdown хийгдээд, хоёр дахь бадаг дээр болохоор 12-оос 6 хүртэл тэр countdown хийгдэнгээ өөрөө яг тэр тоог ингээ өөрийнхөө хэлэх гэсэн утга санаатай уялдуулж илэрхийлсэн байгаа нь маш гоё тийм өвмөц шийдэл болсон байгаа. Тэгээд бас нөгөө нэг гоё шалтгаан нь юу вэ гэвэл энэ дууны яг үйл явдал Billie Eilish өөртөө тохиолдсон үйл явдал гэж байгаа. Саяхан 2018 оны 7 сард Billie Eilish өөрийнхөө Instagram-аар лайв хийдэг байгаа. Лайв хийгээд өөрийнхөө дуунуудаас дуулж өгөхдөө энэ дууг хүмүүст танилцуулсан. Тэгээд үннийг хэлэхэд энийг 3 жилийн өмнө бичсэн. Тэгээд тэр үед нэг залууд маш хайртай болоод тэгээ нөгөөх нь юусэн өөрийг нь тоодохгүй байсан гэж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ дууг бичих болсон. Тэгээд би ингээд хөрхөн муухайдаа ингээд чамд гологдохоос илүүгээр чи зүгээр ижил хүссэн болохоор намайг таагагүй шүү гэдгийг энэ дуугаар илэрхийлэх гэсэн гэж байгаа. Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэвэл энэ дуу бичээд 3 жил өнгөрсөн гэж байгаа. Тэгээд сая 18 оны 7 сард лайв хийхээс нь 2-7 хоногийн өмнө нөгөө залуу нь өөрийгөө ижил хүссэн буюу гей гэд coming out хийсэн байгаа. Тэгээд өөрөө яг тэр лайваар хэлдэг. Би чадсан. Би энэ дуу бичсэн. Тэгээд нөгөө залуу маань одоо гей гэдгээ өөрийгөө coming out хийчлээ гэд. Тэгээд одоо тэгвэл энэ дуу зүгээр нийтэд ингээд цацгаад ямар ч асуудал байхгүй гэж бодоод 3 сарын сүүлээр гаргасан альбомында энэ дууг соло дуу болгож оруулдаг байгаа. За тэгвэл бүгдээрээ энэ дууг хамтдаа орчуулангаа Billie тохиолдсныг хараад явъя. Baby, I don't feel so good. 6 words you never understood. I'll never let you go. 5 words you never say. Baby, I don't feel so good. 6 words you never understood. Гэвэл хайраа I don't feel so good гэвэл миний сэтгэл санаа жоохон муу байна гэхээс илүүгээр миний би жоохон тавгүй байна гэсэн утгатай байхгүй юу? Хайраа миний би жоохон муу байна гэх энэ 6 үгийг 6 words гэж байгаа шүү дээ. 6 words 6 үгийг you never understand чи хизээж ойлгохгүй. I will never let you go. 5 words you never say. Би чамайг хизээж явуулахгүй гэх энэ 5 үгийг чи бас хизээж say. They never say. Чи хизээж хэлэхгүй. I laugh alone like nothing's wrong. 4 days has never felt so long. If 3's a crowd and 2 is us, 1 slipped away. Дараагийнх нь I laugh alone like nothing's wrong. Би ганцаараа инээсээ. Like гэдэг тэгээд тийм юм шиг ийм юм шиг гэсэн үг шүү дээ. Nothing's wrong. Юу ч болоогүй юм шиг би ганцаараа инээсэн. 4 day has never felt so long. Гэвэл 4 өдөр ингэтлээ удаан санагдаж байсан вэ. Тэ? Felt so long гэвэл удаан санагдах гэж шүү дээ. If 3 is a crowd and 2 is us, 1 slipped away. Гэвэл хэрвээ тэнд ингээ 3 хүн байгаад тэнд байгаа хүмүүсийн 2 нь чи бид 2 бол нэг нь мартагдах болно. Тэгвэл энийг ойлгохын тулд нэг Америк хэлц хэрэгтэй. Тэрний үе гэвэл 2 is company, 3 is crowd гэд. Тэгээд хоёулаа байхад санаа нийлээд ингэж байх амархан ч гэсэн гуруулаа болох үед тэр үед заавал нэг нь ингээ мартагднаа, анигднаа гэдэг байгаа байхгүй юу? Өөрийнхөө ярилцлагаар лугаа тайлбарлахтаа хэлдэг байгаа. Яхаарахгүй тэр ингээ мартагдаад анигдах хүн нь би явах болно гэд. За. I just wanna make you feel okay. But all you do is look the other way. I just wanna make you feel okay. Гэвэл би өртөө чиний сэтгэлийг ингээ засах гэсэн юм аа. Тэ? Чиний сэтгэлийг сайхан болгохыг хүссэн юм аа.
But all you do is look the other way. Гэхдээ all you do is гэвэл чи зөвхөн одоо тэгж штэ ингэж штэ. Яаж байгаа юм гэвэл the other way гэвэл өөр зүгт харна гэдэг нь ямар утгатай вэ гэвэл хараагүй юм шиг царайгаад үл тоож байгаа хийж байгаа гаргаж байгаа үйлдэлийг нь үл тоож байгаа гэсэн утгатай байхгүй юу? Гэхдээ чиний бод зүгээр нэг монголчлаад гоё орчуулах юм бол гэхдээ чиний бодол санаа чи шал өөр газар байгаа зү чи намайг тоохгүй байгаа зү гэж нь. I can tell you how much I wish I didn't wanna stay. I just kinda wish you were gay. I can't tell you гэхлээр үгээр илэрхийлж чадахгүй байгаа гэсэн утгатай. Тэгээ how much I wish I didn't wanna stay. Би тэндээс ямар их явахыг хүсдэг те чамаас ингээд холдохыг хүссэснээ би үгээр илэрхийлж чадчихгүй нэ гэж байгаа байхгүй юу? Тэгээд I just kinda wish you were gay. Kinda гэх юм бол kind of гэсэн үгний товчлол байгаа шүү дээ тий. Би өртөөл чамайг ижил хүссэн байсан ч болоосэй гэж хүсэж байна гэж юм. Is there a reason we're not through? Is there a 12th step just for you? Our conversations all in blue, 11 haze. Is there a reason we are not true? Би true гэдээ орохлоор болох, дуусах гэсэн утгатай. Бид хоёрт болохгүй байх шалтгаан байгаа юм уу гэж штэ. Is there a 12 step just for you? Чамд ингэ зориулсан 12 алхам байгаа юу чамд хүрэх те тэгж очиж болно гэхдээ энэ дээр орж байгаа тэр 12 step нь зүгээр л 12 алхам гэдгээс илүүгээр 12 step program гэд байгаа. Яагаад энэ дөг нэгээс 12-оор хүртэл тоогоор бичсэн бэ гэдэг нь гэсэн энэтэй холбоотой. Тэгээд Америкт байдаг сэтгэл зүйн эмчилгээний аргатай Монголд байдаг ч магадгүй 12 step program гэд 12 шаттай тийм айрх ч юм уу, тамхи ч юм уу те өөр ямар нэгэн зүйл донтоо түүнээсээ гарч чадахгүй байгаа хүнд зориулсан 12 курс эмчилгээ байдаг байгаа. Тэрийг энэ дээр гаргаж өгсөн нь чамд ингээ би ингээ чамд амар хайртай байгаа, чамайг мартаж чадахгүй, чамаас салж чадахгүй байгаа миний сэтгэлийг эмчлээд чамаас ингээ бүрэн салгаж чадах тийм эмчилгээ байгаа мó гэж асууж байгаа. Тэгээ чамайг мартахад туслах 12 шаттай эмчилгээ байна уу? Тэгээ over conversations all in blue гэх юм бол бит хоёрын харилцаа бүхэлдээ уйтгартай гэж ойлгож болно. Тэгээ blue гэдэг нь болохоор цэнхэр гэдгээр нь хүмүүс бас ойлгож магадгүй. Гэхдээ цэнхэр гэсэн утга нь ч гэсэн энэ дээр гарч иж болно. Уйтгартай гэсэн утга ч гэсэн энэ дээр гарч иж болно. Яагаад тийм бэ гэвэл доор нь 11 haze гэдээ ороод ирсэн байгаа. 11 сайн уу тий. Тэгээд энэ дээр blue гэж яагаад оруулсан бэ гэвэл iMessage-ээр би руугаа мессеж явуулахлаар явуулж байгаа хүнийхэн текст нь цэнхэр өнгөөр гардаг байгаа. Тэгээд ирж байгаа хүнээс хаарлаадаг. Тэгээд over conversations all in blue гэхэлэр тэр харилцаа текст ингээ мессеж өгж авалцж байгаа зэрэг цонх байгаа штэ тий. Тэр нь бүхэлдээ цэнхэр байна гэдэг нь би л ингээ мессежчээд 11-ийн сайн уу гэдэг хад нөгөө хүнээс нь ганц ч удаа хариу ирэхгүй байгаа байхгүй. Тийм утгаар бас нэр уйтгартай болон цэнхэр гэсэн утгаар нь хойлонгаар нь ойлгож болно. Fingers tearing out my hair 9 times you never made it there. I ate alone at 7, you were 6 minutes away. За 10 fingers tearing out my hair гэвэл 10 хуруу тий 10 хуруугаараа tearing out гэхэлэр зулгаах гэсэн утгатай байхгүй tear out гэх юм бол зулгаах гэсэн. Тэгээд 10 хуруугаараа ингээд үсээ зулгаагаад 9 times you never made it there гэвэл 9 удаа you never made it there гэхэлэр чи тэнд байгаагүй чи тэнд ирээгүй штэ гэж байгаа байхгүй юу. Ямар нэгэн газар очих гэсэн утгатай. Oh sorry I can't make it there гэвэл намайг уушлаараа би тийш очиж чадахгүй гэсэн утгатай байхгүй юу. Тэгвэл энэ дээр ч гэсэн you never made it there чи тэнд хизээж ирж байгаа штэ 9 удаа чи намайг тэнд хүлээж авахд ирээгүй штэ гэсэн утга гарч иж байгаа. I ate alone at 7 you were 6 minutes away. Энэ дээр идж байгаа 8 гэдэг үгний дуудлага нь 8 таатай адилхан учраас энэ дээр бас 8 тааг орлуулж идэх гэсэн үг бичсэн гэжсэн. Гэхдээ бас энэ хойно хүрх сторитэй. Би 7 цагт ганцаараа хооллсон гэж тэ. I ate alone at 7. Гэхдээ you were 6 minutes away. Чамайг ердөө 6 минутын зайд байхад чинь би 7 болж хат ганцаараа хооллсон гэж байгаа. Энэ дээр билээд өөрт нь юу тохиолдсон бэ гэвэл хамт нөгөө залуутайгаа 7 цагт хоол идэхээр болцсон байсан чинь нөгөө залуу нь орой 9:30 болж хат ирсэн гэж байгаа. Тэгээд бүгд 2 цаг 30 минут хүлээлгэсэн байгаа хгүй. Гэхдээ яагаад гэж нөгөө залуу нь хаана исэн бэ гэвэл
6 минутын зайд нэг блогийн цаана амьдардаг байсан гэртээ исэн гэсэн. Одоо хичнээн өөрт нь хайргүй байлаа гэд бас хүнтэй хоол идэхээр цаг томсон бол цагтаа очих. Хэвээ биш юм уу? Энд чи одоо How am I supposed to make you feel okay when all you do is walk the other way? How I'm supposed to you feel okay гэвэл би яавал чиний сэтгэлийг засах юм бэ? Би supposed to гэх юм бол тэгэх ингэх хэрэгтэй, тэгэх ингэх ёстой гэж аахгүй. Би чиний сэтгэлийг засахын тулд яах хэрэгтэй юм бэ? When all you do is walk the other way гэвэл чи шал өөр зүгт ингээ алхаж байхад би юу чиний төлөө юу хийх юм бэ? Юу хийх ёстой юм бэ гэж байна. My pride to give your lack of interest an explanation. To spare my pride гэвэл миний бардам зан тий spare one's pride гэх хин нэгний бардам зан хамгаалах гэсэн утгатай байхгүй юу? Тэгвэл би ингээ өөрийнхөө бардам зан хамгаалахын тулд to give your lack of interest an explanation. Give an explanation гэхэлэр тайлбар тавих гэсэн утгатай. Чи ингээд чиний намайг үл тоосон энэ байдалтай тайлбар тавиа гэж байгаа байхгүй юу? Don't say I'm not your type. Just say that I'm not your preferred sexual orientation. Don't say I'm not your type. Би чиний ингэ сонирхдаг стилтэй, чиний сонирхдаг стилийн хүн биш гэж чи битгий хэлээ. Just say that I'm not your preferred sexual orientation. Юуто? Би чиний сонирхдаг хүүсний хүн биш гэдгийг хэлээ, тий? Сонирхдаг хүүсний хүн биш гэдгийг хэлээ. Which make me feel helpless. And I can't stand every day. Stand every day. I'm so selfish. Гэл би үнэхээр хуваагчигч. But you make me helpless гэвэл гэхдээ чи намайг you make me feel helpless гэвэл helpless гэхлээр бүхэн зөвлбөр ингээд суул доорой гэсэн утгатай байхгүй юу? Гэхдээ чи намайг ингээд амар суул доорой тий бие амгалах чадваргүй тийм нэгэн болгож байна. And I can stand another day. Stand another day гэвэл би үүнээс цааш ганц ч өдөр тэсэхгүй нэ. Stand тий төвчөхгүй тэсэхгүй нэ гэж. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ ингээд нэг дуутай танилцаж дууслаа. Тэгээд дараа нь ч гэсэн сонсоход бутгын ингээд бүр ойлгосон учраас бүр илүү энэ дуу маань та бүхний сэтгэлд хүрэх байх гэж найдаж байна. Тэгвэл хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр өөр бүр гоё дуутай танилцъя. Баяртай сайн сууж байгаарай. Хөөе. Ингэхдээ явахаас өмнө like and subscribe and дараагийн надаар ингээд орчуулуулаад тайлбарлуулаад бас ардах түүхийн ингээд ололмаар байгаа хүн байвал комментэн дээр орчуулмаар байгаа дууныхаа нэрийг бичээрэй. Би тэгээ чадан ядан орчуулаад тэгээ та бүхэнд бас хойдлох тэр дуу чинь яагаад тэр дуу бичих болсон шалтгааныг нь хүртэл олоод хүргэх болно. Баяртай.